Монгол хүмүүст зориулв. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэнийг нас, хүйс, соёл, боловсрол, хөрөнгө, чинээ, шашин шүтлгээр нь ялгарлан гадуурхаж үл болно гэсэн нэгэн заалт бай. Харамсалтай нь энэ заалт өнөөдөр амьдрал дээр хорт хавдар гэдэг өвчний хувьд хэрэгжээд байх шиг сэтгүүлчийн эмзэглэл байна. Их насны эмэгтэйчүүд очиж бид харлаа хэдэж шүү дээ хүүхдүүд төр. Тэнд очиж багаараа очиод одоо надаар мис засал хийлгэсэн хамгийн залуу 50 хоногтой хүүхдтэй байдаг. 50 хоногтой. Тэр дурангаар илгийн тайрсан байгаа. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн элэг цус нойр улчиргааны тасгийн эрхлэгч Чинбүрэн эмчийн хэлсэн миний хамгийн залуу өвчтөн 50 хоногтой няраа байгаа. Эхний алхсын үндэсний төв эмнэлэгт очиж элэг тайрах хагалгаа хийсэн. Гэх энэ үг биднийг хүүхдийн хавдрын өвчлөл гэдэг сэдв рүү хөтлсөн юм. Ер нь бол хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ 11 оноос ахуулаад энэ 15 оны дуустал график байна л да. 11 онд одоо яг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ хавдартай хүүхэд 70 эмчлэгдэжсэн. За одоо 15 оны байдлаар 234. Өөрөөр хэлбэл энэ сүүлийн 5 жилийн дотор энэ хүүхдийн хавдар бол ингээ үндсэндээ 3 илүү дахин тохиолдлын хувьд бол нэмэгдсэн байна. 16 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар манад бол 234 тохиолдол одоо манай хяналтанд байна гэсэн үг. Тэгээ энэ дунджаар нэг жилд нэг 40-с 50 шинэ хавдрын тохиолдол онцлогддог. 40-с 50 тохиолдол. Тэгэхдээ янз бүрийн хавдар шүү дээ. Одоо бөөрийн хавдар, тархины хавдар ингээд улсын хэмжээнд ярьж байгаа тийм шинэ онцлогдож байгаа нь бол нэг 40-с 50. Тэгэхдээ яг энэ хавдрын мэдээллийн хувьд бол хавдар судлалын үндэсний төв дээр энэ тоо мэдээнүүд ингээд цуглуулагдаад явдаг. Гэхдээ яг энэ дээр бол энэ хүүхдийн хавдрын тохиолдлууд бас ингээд орхигдоод бүрэн бус мэдээлэгдээ явж байгаа тал бий амьдрал дээр. За одоо 1-р сарын 1-ээс энэ оны 1-р сарын 1-ээс эхлээд хавдрын бүх тохиолдлууд хүүхдийн хувьд манай дээр ингэж одоо төвлөрч эмчлэгдэх болж байгаа учраас 16 оны эцэхэд бол бид нэр улсын хэмжээний нэлээд бодиттой энэ тоог бол гаргачихна л да. Эрүүл мэндийн спортын яамны сайдын тушаалаар 2016 оны 1 сарын 1-ээс эхлээд хүүхдийн одоо бүх төрлийн хавдрыг авахаар ингэж тогтсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол манад бүх төрлийн хавдрыг бид авч чадахгүй байгаа. Яагаад гэхээр зэрэг нөгөө үс шаттайгаар шилжүүлж авахгүй бол төсөв, эмчилгээний зардал, өвчтний судалгаа гэдээ маш олон юмнууд байдаг. Дээр нь ерөнхийдөө хүүхдийн хавдрын хувьд бол одоо эмчилгээний протоколууд хавдар болгон дээр харилцан адилгүй байдаг учраас тэр бэлтгэл ажлуудад нэлээд үс шаттай хийгдэг. Ингээд хавдар судлалын үндэсний төвийнхэнтэйгээ ярилцсны үндсэн дээр бид нар тодорхой хавдруудаа бол үс шаттайгаар шилжүүлж авахар болж байгаа. Одоогийн байдлаар бол урд нь бид нар зөвхөн цусны хорт хавдруудыг эмчилдэг байсан. Тэгвэл одоо өнөөдөр 4-5 хавдрыг бол нэмж аваад байж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс бол бид нар ерөнхийдөө нэг 26 нэр төрлийн 40 одоо 7 хүүхдийг хавдрын улмаас шилжүүлж авахар бэлтгэл ажил хийгдээд байгаа. За одоогийн байдлаар бол нүдний хавдар, зөөлөн эдийн хавдар, тунгалгын хавдруудыг бол авч нэмж эмчилж байгаа ийм байдалтай байгаа. Нэвтрүүлгийн дараагийн гол зочин бол даваа сүрэнгийн номин эрдэнэ. 5 настай энэ бяцхан охин хэн хүнээс илүү хэрсүү сэргэлэн цов. Түүнийг эмч нар бөөрийн булчирхайн хорт хавдартай гэж оншилсон. Ургаас нь бүрэлдсэн төрөлхийн хорт хавдартай байна гэсэн эмчийн үгийг сонссон тэр мөч хэдийгээр хорвоогийн ирээн барааныг ойлгох чадваргүй нялх жаахан охинд цочрол өгөхгүйч аав ээж эмээ өвөөгээд хайртай дотн хүн бүрийнх нь хувьд тэнгэр нэрхтэй адил байсан мэдээж. Хүний амьдрал ямар богинохон, хүний амь гэдэг өөрөө ямар их үн цэнтэй, өвчин зовлон гэдэг ямар их хэцүү үлээ. Барбига хувцалж аав ээждээ эрхлэн тоглохоос өөрийг ухаарах болоогүй ийм жаахан охинд ийм зовлон ирэх гэж. Бид нар ч анх энэ онц судалж бол ерөөсөө эхлээ сонсгож ин л одоо жоохон хүүхдүүд хорт хавдар гэж онц сонсогдохор чинь хүм янз бүрийн юм л орж ирж байгаа юм шиг. Ер нь л их хүн цохилд болж байгаа юм шүү дээ. Юу илээ л гэж бодож байгаа юм шиг. Хортой хавдар байна гэдэг эмчээс сонсоод би тэр эмнэлэг дээр очиж сонсоод ерөөсөө гин сонирм болоод энд ч одоо би охиныгаа аваад үзүүлж явсан. Тэгэл нөгөө
ээж мэж настай хүмүүстэй мэддэхгүйгээд ах хичнэр лугаа залгаж байгаа юм чи. Одоо инглиш шүү би яана гэх. Би чи өөрөө тэн дээрээс ганцаардаа энэ чи юу илээ гэл айгүй хүн цохилтонд орсон. Өөр зүгээр инээж гүүж яваа хүүхдээ үзүүлсэн чи гинт тийм онш гараад эмчнэр чинь нааш иргэж байгаа хэл. Тэгэл ерөөсөө бид нэр энэ хортовдрыг өвчин талаар ямар ч мэдлэггүй юм чи ерөөсөө. Ямар ч тийм хортовдрыг өвчин талаар мэдээлэл байхгүй. Чи үзэр яаж сурсан юм? Угаасаа өдөр мэддэж. Маш өнө чамд. Аса? Бэ. Хэлчихгүй. За тэр зэрэг гарч байгаа. Имэдэ түрүүний тогдоод. Имийг хождог уу? Имээгөө? Имээгээ цачаад байгаа. Чи имийг хождог уу? Тий. Ас аваа хождог. Эмнэлгийн юу сайхан болоосоо тэгэл хурдан эдгээсэй л гэж хүүхдтэй л бодох юм та. Одоо өөр юм алга тэгэл арай нэг юу яах юм заяа хайсан юм хаанаас явах вэ? Арай гайгаа болчих байх л гэж бодоод. Хүүгэл эдгээгээд авчихмаар байх юм. Тэгэл энэ одоо ямар онш төрөлхийн тим гэж хэллээ гэхтэр чил нэг л сэтгэл бас дундуур л байгаа юм л та. Төрөлхийн болох төр ч одоо бас тэгэл идэгдгүй ч юм байдаг ч юм болов уу ч гэж бодлоо. Очихдоо нэг жоохон хүүхдэн болохоор аргалал гүнж болгодог тариа хийлгэж байгаа, том болгодог тариа хийлгэнэ гээл. Гидсэн доторх юмыг нь гаргах юм шүүгээ тэгэхээр л би очиж гидснийхээ юм гаргуулна, очиж гүнж болно гээл. Тэгээ нөгөө сувлэгч эмчнэр нь бас том болгодог тариа шүү. Манай номерд нь мундаг шүү гээл. Гүнж болно даа гээл нэг. Жоох юм болохоор онгороогаал. Тэгэл эмдгүүрээр нэг тэг халшрах юм байхгүй. Тийм. Тэгээ тэнд нөгөө эмчилгээ цуг ордог хүүхдүүдтэйгээ нөгөө тоглоод их 2-3 эмчилгээг чинь нэг хоног чинь 7-10 хоногт дасцсан тоглоод. Тэгээ нэгнийгээ ярина. За тэр хаана яваа би зүгээр болсон болов. Одоо тэрнтэй очиж уулзах уу гэх их дуртай. Тэгэл очиод уулзахаараа нэгнтэйгээ их сүйд бол дагралдаа нэрсэн. Тэгээд нэгний эмдгээс гарч ирэхдээ за бие сайн бодоор хурдан идгэрээ баяртай гэж гарч ирдэг. Гүнж болгодог тариагаа хийлгэх гэж эмнэлэг рүүгээ явдаг. Миний охин удахгүй гүнж болноо. Зовлонг дааж туулж гарахын төлөө зүтгэж охиноо эдгэнэ гэж итгэж гордож ажилласаа гарч өдөр шөнөгүй асарч тойлж сахиж байгаа аавын яриа. Тэрбээр 2011 онд гэргийтэйгэн гэр бүл болж Галголом Томбадран Улаанбаатар хотод 14 онд шилжин ирсэн. Нисгэд айлын хашаанд гэрвэрэн амьдарч байна. Гэргийн дунд сургууль багшилдаг. Хэн нэг нь гэртээ сууж охиноос их ёстой учраас даваа сүрэн охиноо харах үүрэг хүлээсэн. Биднийг хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр ажиллаж энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх явцад тэрээр биднийг зорин ирж уулзсан юм. Тэр бидэнтэй анх уулзаад би тусламар байна. Өөрийн биеэр энэ зовлонг нь эдэлж яваа хүний хувьд та бүхний ажил хэргийг чадах чинээгээрээ дэмжмээр байна. Яаж туслах вэ? Гэсэн түүний үг түүнийг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулах шалтгаан болсон юм. Ямар их сэтгэлийн хат, ямар агуу хүн чанар вэ? Бид ингэж л ойлголцсон. Өөрөө бол ерөөсөө өвчнөйгөө мэдэхгүй тэгэл гидсэн дотор нэг юм байгаа. Заримдаа эн чи хөөрхөн одоо бийц чи мэдсэхт нь яадаг юм уу? Мэддэг юм уу нэг жоохон бийцаа сууж явахдаа аваа миний нөгөө гидсэн доторх том юм гарчлаа штэ гээл. Заримдаа тэгэлгүйгээ тэр тийм үү гарч ийн миний охин гарнаа наа чи сайн үгэнд ороод сайн эмдэгтэй тариагаа хийлгээд бол гарна штэ миний охин гээл бид нар шин тэгээд нөгөө жоохон хүүхд өөрөө бол мэдж байгаа юм байхгүй айх тэр өвчтэй гэдэг юм мэдэхгүй. Энэ одоо би юм болгонд л явъя, юм болгоноор л эмчлүүлээ хараар нь ч юу эмчээ юугаар нь ч явъя л гэж бод. Тэгэл одоо эмнэлгийн юугаар ингээд яваад одоо энэ үрдөнгийн харыг ихтэй ингээд хүүхд хурж аахан камераад ах шиг хурдан л хүүгээ нэг тийшээ аваад энэ удаг гадагш дотгошоо явуул ямар байдığım бол хүн амьттай уулзвал ямар байдığım бол гээл дотороо бодох юм л та. Ой дуу мэдхүү. Ямар дуу мэдхий? Намнасаа. Нагаа сонсох үү? Нагаа мэдхгүй. Нагаа заагаад өгч. За. Найсаар манай тайда таагри аав тайри авчирсан тагдан бишүү мэр үндэвхия машин бэржавя намсэнүша нагамада тария. За өөр дуу мэдхүү? Мэднэ. За ямар дуу мэдхүү? Напистэй лайны шоуботаа. За сонсоо ягаа. Айны шоуботаа 9 сарын 1 бадад ерөөсө бидний баяртай намхан дагаандаа эдэм сүдэд
аваа дагаад эрдэм сурахаар явдаа. Харамсалтай нь номин эрдэнэ охин ганцаараа ийм зовлон туулж байгаа ус. Зөвхөн их нялхсын үндэсний төв эмнэлгийн хяналтанд одоогоор хавдраар өвчлсөн 234 хүүхэд байна. Тэд энэ хорвоод мэдлээд хэний ч өмнө буруу муу зүйл хийж хэндэж ямар ч гэм нүгэл үйлдээгүй. Дор үрнээл гүнж болохыг, супермен, баатар болохыг мөрөөдөж түүнийхээ төлөө эмчилгээгээ хийлгэсээр яв. Амьдрал ийм байхад Монгол улсад хүүхдийн хавдраар дагнасан, мэрэгшсэн эмч байхгүй байна гэвэл үзэгч та итгэхгүй. Манай эмчнэр бол ихэвчлэн одоо энэ цусны шингэн хавдар, цусны хавдрыг эмчлэхэд одоо бэлтгэгдсэн. Бид нэр 5-6 эмчийг уулна Австри, Германд бэлдсэн. Одоо бол гол тулгамдж байгаа асуудал маань бидний бэлдсэн эмчнэр маань тэтгэвртэй харцсан. Бэлдсэн эмчнэр маань хувийн хвшил рүү явцсан. Тэгэхдээ амжаад бас нэг хэдэн залуу эмч бэлдэж авсан л та. Тэгээ одоо бол бид нэр Германы талд ямар хүсэл тавиад байгааг бол бид нэр ингээд ерөнхий одоо хүүхдийн хавдрыг эмчлэх үндэс суурьа ингээд яатсан. Одоо хүний нөөцийн хувьд бол дэмжлэг авах хэрэгтэй байна гэдэг асуудлаа ерөнхийдөө бол тавьж байгаа. Хүүхдийн хавдрын хувьд бол Монгол улсад яг бэлтгэгдсэн хүүхдийн хавдрын эмч бол байдаггүй. Цус хавдар судлалын цусны эмгэг хавдрын эмч гэдэг чиглэлээрээ манай эмчнэр бол одоо бэлтгэгдээд явж байгаа. Цаашдаа бол бид нар яг энэ чиглэлээр төрүүлсэн зөвхөн эмч биш, тийм ээ. Совилогч нар байна. За лабораторийн эмчнэр байна, лаборантууд байна, эсийн төвшөнд шинжилгээ хийдэг хүмүүс байна. Энэ бүхнийг цогцоор нь бэлдэх зайлшгүй шаардлага бол хүндийн нөөцийн хувьд гарч ирж байгаа. Энэ хэдэн сайхан залуучууд бэлдээд автсан. Энэ залуусаа илүү одоо энэ бусад энэ хавдрууд байна л да, тархины хавдар, элэгний хавдар, энэ яс булчингийн хавдрын химийн эмчилгээнд сургах асуудал байгаа. Монгол улсад хүүхдийн хавдрын өвчлөл сүүлийн 3-4 жилийн хугацаанд бүхэл бүтэн 3 дахин нэмэгдсэн харамсалтай тоо баримт бидэнд байгаа. Гэтэл хүүхдийн хавдрын чиглэлээр мэрэгчсэн боловсон хүчин манай улсын хэмжээнд нэгч байхгүй. Энэ бол үнэхээр харамсалтай. Төр засаг энэ дээр бодлогоор ажиллаж, эрүүл мэндийн боловсон хүчний асуудлыг нэг тийш нь болгохгүй бол өнөөдөр хүүхдийн хавдрын өвчлөл нэмэгдчихсэн энэ үед хүүхдүүд юунд итгэж, юунд найдаж эмчлүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Сайхан сэтгэлтэй нэг нь за өөрөөр хэлэх юм бол Ажаа гигэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд иж бүрэн тоноглолтой за цусны эмгэг хавдар судлалын тасаг эмнэлгийг барьж байгуулж өгсөн. Яг одоо энэ эмнэлэгт ажиллах мэрэгсэн боловсон хүчин өнөөдөр алга. Гэтэл ахаад л Ажаа гигэнээс энэ хүмүүсийг бэлтгээд өгөөч гэж манайхан гуйж байна. Энэ бол үнэхээр утамшигтай үйл явдал. Америкийн нэгдсэн улс дахь Төвд Монголын соёлын төвийн тэргүүн Ажаа Римбучи өөрийн санаачлагаар их нялхсын төв эмнэлгийн дэргэд хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Энэ буянтны буйныг хариулж баярлалаа ч гэж хэлж амжаагүй байхад дахиад л тусламжийн гараа сунгахаар болж. Тэр нь энэрл нэгүүлсэл төвийнхөө шугамар Монгол улсад хүүхдийн хавдрын эмч бэлтгэх төсөл юм. Энэ хандуу игээд огдгон болов би энээр юу хийнэг бол одоо олон нийт надад итгэлээд игээд энэ олон нийтийн буяндаа миний өөрийн буян биш. Олон нийтийн буян миний биеэр дамжуулаад игээд ийм сайхан бүтчихсэн шүү дээ. Зөндөө хэлдэг. Суурга бариад бурхан бүтээдэг юм бол тэр буян их том гэ би итгэлжил байна. Гүйлч сургууль бариад эмнэлэг барьдаг юм бол тэр буян баг гэж боддог вэ гэд. Тийм болохоор та нар одоо бас чухам амьдрал дээр тус хүрж байгаа ийм нэг юм тийхгүй юу гэд би өрөөчигээ боддог гүндэт ч тэгээ хэлдэг да. Тэгээд Монголын одоо ирээдүгээ боддог. Монголын ирээдүй бол Монголын залуучус, Монголын хүүхэд байна да. Монголын хүүхэд залуучусгээ бодвол тэдний эрүүл мэнд байна. Тэрийг сайхан анхаарахгүй юу гэдэг. Хаа холын хүнээс ийм том дэмжлэг тус авах нь сайхан ч төр засгаас нэхэх нэхэл олноос олон төрөх аж. Энэ нь нөгөө л эм тариа, тоног төхөөрөмж, төсөв мөнгөний хүртээмж. Хэдийгээр их нялхсын хүүхдийн нэгдсэн эмнэлэг бусад эмнэлэгтэй харьцуулахад тоног төхөөрөмжийн шинжилгээ бүрэн дүүрэн хийж чадсан ч асуудал бүрэн шийдэгдээгүй гэдгийг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Алтан туяа эмчийн үг нотолж байна.
Нэг хүүхдийн эмчилгээнд дор хаяж 10 сая төгрөгийн зардал гардаг. Гэтэл энэ төсөв хүрэлцээтэй биш учраас өвчтөн бүр тэгш хамрагдаж чадахгүй байна. Төсөв хөрөнгөний хувьд бол ерөнхийдөө нэг хүүхэд дээр ойролцоогоор нэг удаагийн курс эмчилгээ гэдэг маань ойролцоогоор нэг жил 6 сарын эмчилгээ байгаа. Энд бол нэг 10 гаруй сая төгрөг зарцуулагдах жишээний ийм тооцоо байдаг. Зөвхөн эмэнд нь те бусад юмнууд орохгүй. 26 нэр төрлийн хавдрын судалгаа одоо бид нар авчихсан байж байгаа. Тэгэхээр эднэрийг авахад энэ зарцуулагдах төсөв мөнгнүүд бол нэмэгдэж орж ирэх зайлшгүй шаардлага байгаа ийм байдалтай байгаа. Энэ ондоо бол бид нар энэ саяын нэмж авсан 4 төрлөө авахаас илүү авах боломж байхгүй байна. Яагаад гэвэл зэрэг ерөнхийдөө нөгөө эмчилгээнийхаа ерөнхий төсөв хөрөнгө бүх юмаа багтааж баталж авсныхаа дараа багаар шилжүүлээд авахгүй бол нөгөө хүүхдүүд маань эмчилгээний хувьд бол бас эрсдэлд орох байдал байгаа. Бид нар анх хүүхдийнхээ он шиг сонсчоод компьютер томограф зайлшгүй хийх шаардлагатай гэдэг. Эмнэлгүүдээр явж тэр хувийн эмнэлгүүд ер нь усын эмнэлэгт бол томограф аппарат байхгүй. Хувийн эмнэлгээр зайлшгүй хийх шаардлагатай болсон. Тэгээ хувийн эмнэлгүүдээр очиж үзүүлсэн шинэ одоо байгуулагдсан хувийн эмнэлгүүд Люксмед, Грандмед, Улаанбаатармед тэгэл Интермед, Дандамедтэй эмнэлгүүд авч хувийн эмнэлэг. Тэгээд бүгдэн дээр нь үн судалсан зарим эмнэлэг нь бол хийхгүйгээд зарим нь бол хийн. Жохон хүүхд учраас өрн унтуулж оруулах бол хөдлөөд тэр орж байгаа тэр бодисных нь үн нөртөг тийм ээ. Тэр аппаратныхын ажиллагааны үн нөртөг бол тэгээд ямар ч зураг авсан тэр ямар ч үр дүнгүй болчих гээд заавал унтуулж оруулах юм. Тэгэл унтуулгын мөнгө, тэгэл тэр бодисны мөнгө тэр нэмэхтэр айгүй өндөр үнэтэй. 4-5 эмнэлгээр явах тэр нь 160-аас л дээшээ. Дээдл нь нэг 550, 600 гарал хийдэг юм байлаа. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд бол дөнгөж сая ихтэл бид нэр технологийн шинжилгээ хийж дууссан. Одоо манай эмнэлэг бол 90 гаруй жилийн түүхтэй. Австрийн засгийн газрын төслөөр бол нийтдээ манад нэг 105 би их томуудын л ярьж байгаа. 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж суурьлагдлаа. Тэгээ энэ дотор би жишээлбэл онцлоод хэлэхэд манай Монгол улсад 128 төсөлт хийх хүчин чадалтай одоо компьютер томографийн аппарат ерөөсөө интермедэд байгаа. Грандмедик чинь 64 төсөлт хийдэг гэсэн. Манайх бол одоо сая 128 төсөлт хийх хүчин чадалтай одоо CT суурилууллаа. Монгол хүндүрт зориулв. Нэвтрүүлгийн зураг авалтаас хойш их нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төв эмнэлэгт интермед эмнэлэгт байдагтай адил 126 зүсэлт хийх чадвартай томографийн аппарат суурилуулсан. Энэ нь номин эрдэнэ охин дахин хувийн эмнэлэгт өндөр үнээр зураг авахулах шаардлагагүй боллоо гэсэн үг. Хүүхдийн хавдрын өвчлөлд зонхилж байгаа нь цусны шингэн хавдар. Нийт 234 хүүхэд хавдартай тогтоогдож онцлуулсны 35 цусны шингэн хавдраар өвдсөн байна. Монголд энэ төрлийн өвчнийг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах гэж шаардлагатай тоног төхөөрөмж болон ариун өрөөг улсын 1-р төв эмнэлгийн цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвд байрлуулж ашиглалтанд оруулан 2 хүний амийг аварсан сайхан мэдээ байна. Дараагийн ээлжинд хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажил хийгдэж их нялхсын үндэсний төв эмнэлэгт тусгай заалттай 2 өрөөг ашиглалтанд оруулж. Цусны хавдар гэдэг оншоор манай хяналтанд 200 га өвчтөн хэвтэж юм шиг хяналтанд байгаа. За тэдгээрийн дийлэнх нь бол энэ цусны үүдлээс чөмөг шилжүүн суулгах заалттай. За тэгээд тэдний бол бид нэр эхний шатанд дандаа өндөр тонгийн хим эмчилгээгээр эхний шатны эмчилгээгээр эмчилж дараагаар нэг эмчилгээнд оруулах тийм төлөвлөгөөтэй бэлтгэл ажилтаа явж байна. Тэгээд тэндээсээ яг тохиромжтой хүмүүсээ сонгож авч энэ эмчилгээнд оруулна да. Их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс бид нар хүүхдийн цусны хавдартай өвчнүүдэд хамтарч ингэж ажиллаж чөмөг шилжүүлж суулгая гэсэн тийм санал бол бид нарт тавьсан. Бид нар бол хамтарч ажиллаад ерөнхийдөө бэлдээд хүүхдээр хийя гэсэн тийм одоо шийдэлд хүрээд бэлдэж байгаа. Бэлтгэл шатандаа явж байгаа. Хичнээн хүүхд байгаа. Их нөхцөлийн төв дээр бол цусны хавдартай нэг 40 гаруй хүүхд байдаг. За тэдгээрээс бас чөмөг шилжүүлж суулгах заалттай за дийлэнх нь байгаа. Цусны хавдрын эмчилгээ хүүхдэд маш үр дүнтэй. Өнөөдөр эдгээд гэр бүлтэй болчихсон яваа залуусч бай.
Энэ үгийг цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга клиникийн профессор Гавьятэмч Оюун Дэлгэр бидэнд ярьж байлаа. Харин түүний ч гэлтгүй энэ төвийн эмч нарын санааг зовоож буй хамгийн хүнд сэдэв бол нөгөө л эмчилгээний төлбөр. Чөмөг шилжүүлэн суулгах нэг хагалгаа бас л 85 сая төгрөгөний үнэтэй. Дээрх 2 удаагийн хагалгаа гэхэд улсаас хөнгөлт үзүүлсэн үгүй. Хэдийгээр хагалгаанд орсон 2 өвчтөн өнөөдөр эрүүл саруул болж хэвийн амьдралдаа эргэж орсон ч өнөө хүртэр эмчилгээний төлбөр санхүүгийн ачаа дарамтыг үүрсээр л бидэрч яваа нууц биш. Ядаж Өмнөд Солонгос руу явсан бол 85 сая төгрөгөөр биш 300 гаруй сая төгрөгийн өрөнд унах байсандаа хэмээн тэд өвчтнийхөө өмнөөс сэтгэлэн чилээд суусан. Харин энэ үеэр эхний алхсан эрдэм шинжилгээний төв эмнэлгийн цусны эмгэг хавдар судлалын тасагт эмчилүүлж байгаа 16 настай отгон төгс болон түүний ээж шүрэн цэцэг нартай ярилцах боломж олдсон юм. Хинтээ аймгийн Бор өндөр суманд хүүхд маань маш өндөр халуураад тэгээд гэрээр жоохон юм тараа ууж байгаа. Тэгээд Бор өндөрийнхөө эмнэлэгт үзүүлээд 13 аваад Хинтээ аймагт очиод Хинтээ аймагаас шууд наашаага хотод ирсэн. Хотод ирээд их нэлхэст үзүүлээд 26-нд цусны хоор тавдар гэсэн унштай энэ нэмлэгт ирээд хэвтэж байгаа. Анх бол намар их л ядарч байсан билээ. Их ядарч халуурч байсан. Тэгээд булчирхайнууд их гарч байсан гадагшаага бүх булчирхай гараад ирсэн. Ер нь бол хоор тавдрын 91.4% ирсэн байгаа битэр. Тэгээд эхний 33 хоногийн эмчилгээний дараа 5.3% хүртэл буусан. Эмчилгээ маш үр дүнтэй явагдаж байгаа. Тэгээд хамаагүй тэрсэн. Анх юу нэнд ирснээс л булчирхай дээр бүгд байхгүй болсон. Тэгээд эмчнийхээ хэлсний сайн сахиал дэглэм мэдэр сайн сахиал. Тэгээд одоо 10 дахь анги. За утган төгс гээд 16 настай энэ манай хүүхд цусны хор тавдар уншаар 2016 оны 2 сарын 16-нд онцлогдсон байгаа. Тэгээ эрсэн өдрөө оншин тогтоох шууд хими эмчилгээ эхэлдэг. Манай тийм стандартын дагуу онш бүрэн тогтоох боломжтой ихсэн өдрөө. Монгол хүмүүст зориулв. Ер нь бол хүний амьдрал хэр чанартай үргэлжлэх үү гэдэг асуудал бол хувь хүнээс нэлээд их хувийг шалтгаалдаг шүү дээ. Тийм учраас энэ эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх дадал хэвшлиг бол багаас нь суулгаж өгөх ёстой. Тийм учраас эрүүл мэндийн боловсруулах сургалт бол зайлшгүй сургалтын хөтөлбөрт байх зүйлээ. Хүүхэд шүдээ яаж угаахын, гараа яаж угаахын, яаж зөв бэлдсэхин, өвчтөй байгаагаа өөрөө яаж мэдхийн тун энгийн дадал хэвшлүүдийг хүн болох тэр багаас нь хэвшүүлж өгөх юм бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн том цогц арга хэмжээ болж өгөх юм учиртай. Бусдаас бурууг хайхаас илүү өөрөөсөө хайх тухай сургамж, зөвлөмж олно. Гэхдээ ингэж хэллээгээд бид бүхэн хүүгийнх нь өвчлөлд аавыг нь, охиных нь өвчлөлд ээжийг нь буруутгах гэсэн хэрэг биш. Гагцхүү хүүхдэд анхааралтай ажиглах, өвдсөн даруйд нь цаг алдалгүй эмчит хандах тухай зөвлөмжийг нэвтрүүлгээрээ дамжуулан эцэг эхчүүдэд өгөхийг хүслээ. Эхний алхсын төв эмнэлгийн захирал инктрийн ярианаас үүдэн дүгнвэл хүүхдийн өвчлийн 60% шалтгаан нь ахуйн орчин, агаарын бохирдол, хоол хүнснээс хамааралтай аж. Харин ургаасаа хавдартай төрж буй энэ хүүхдүүдийн өвчлийн шалтгааны 40%-ийг нь дэлхийн шинжлэх ухаан олж тогтоож хараахан чадаагүй байгааг нь. Иймд аав ээжүүдэд ажиглах, бас дахин ажиглах гэдэг даалгаврыг албан ёсоор өгмөр санагдлаа. Манай эцэг эхчүүд иргэдэд хандаж хэлэхэд бол хүүхдийн өвчин гэдэг бол их өөр мэт онцлог, маш түргэн явцтай. Ер нь хүүхд бол том хүнийг бодоход өвчний явцсан цагаар явцдаг. Ер нь 72 цагийн дотор хүүхд ингээ хүндэрчдэг. Энүүгээрээ их онцлог. Няраа хүүхд буюу 28 төрснөөсөө хойш 28 хоног хүртэлх хүүхд бол ганцхан хоногийн дотор хүндэрнэ өвчин тусаад. Тийм учраас эхний 24 цагийн дотор тухайн хүүхдэд ямар шинж илрээд байна уу? Яаралтай тэр одоо хэсгийнхээ эмч, өрхийнхээ эмчд хандаж ядахтаа утсаар хүүхдийнхээ биеийн байдлыг хэлээ зөвлөгөө авах ч юм уу. Гэтэл за 6 сар хүртэлх хүүхэд нэг 48 цаг ч юм уу. 6 сараас 3 нас хүртэлх хүүхэд үндсэндээ нэг 72 цагийн дотор л хүндэрчдэг.
Энэ үед эхний алхсын эрдэм шинжилгээний төвийн болон хүүхдийн цусны эмгэг хавдар судлалын төв эмнэлгийн зөвлөх эмч чимгээ. Аав ээжүүдэд хэлэх зайлшгүй нэгэн зөвлөгөө захиас байна гэд тоо бодхоос илүү эрүүл амьдрах нь чухал шүү хэмээн хэлсэн юм. Энэ үг цаг үеэ олсон хамгийн зөв зөвлөгөө гэж бид хүлээн авсан. Хүүхдийнхээ материалын талыг нь хангахаас илүү тэдэнд эрүүл амьдрах, амьдралын зөв хэв дадал зуршилд сургаарай гэснээс гадна агуу манлайлагч байхаасаа илүү эрүүл сарвал байхын чухлыг ингэж ойлгуулсан. Тэр дундаа эцэг эхүүд хүүхэддээ бүх зүйлд манлайлагч байгаа зогсохгүй уралдаан тэмцээнд төрүүлж шагнуулах үүрэг даалгавар өгөх нь нийтлэг болцоход байгаа энэ цаг үед чимгээ эмчийн зөвлөгөөг дор бүрнээ тунгаах боломжийг та бүхэнд олгож байна. Тэр хүүхдэд хавдар өвчин туссан ч эрт ирүүл эмчлэгддэг бас их таатай нөлөөллүүд болон одоо бидний нэмчилж байгаа хугацаанд бас ажиглаглаа. Цусны хор тавдар гэхэд одоо хүүхдүүд маань ихэнх нь эрүүл болчихсон, хүнтэй суудсан, хүүхэд гаргачихсан, оюутан болчихсон. Одоо 10 жил 2-3 гаргачихсан ийм сайхан юу байгаа. Хүүхд ер нь өвчин болоод эрт ирэх юм бол эмчлэгддэг нь цусны хор тавдар. За одоо сүүлийн үед нүдний хавдар байна. За нүдний хавдрын үед манай ээж аав юу анзаарах вэ гэхээр хүүхдийн нүдийг сайн анзаараад харахад нүдэн дотор нь муурын одоо нүчиг юм галаасан галгар юу харагдах юм бол за манай хүүхд болохгүй гэж эцэгхүүд болон нүдний эмчид хандах шаардлагатай. Одоо цусны хор тавдрын үед болохоор зэрэг хүүхдэн царайн цонхийн, ядарна, хоолндоо дургу болно. Жоохон хүүхэд бол уйлгнана, томхон шиг хүүхэд бол хичээлдээ залхуураад илүү унтаа сүүлийн үед манай хүүхд их унтаад гэсэн ийм шинж тэмдгүүд эхний үед бол ажиглагдж байгаа. За ялангуяа цусны хавдрын үед болохоор зэрэг хамраас нь цус хорох юм уу, биеийн тэн дээр ганц нэг цусны тууралт юм уу гарах. Тиймэрхүү ерөнхий хордлогын шинж тэмдэг, цусрагын хам шинж, тэгээд цус багталтын шинж тэмдгүүд бол ажиглагддаг байгаа. Булчирхай хавдрын үед болохоор голцоо хүүхэд маань туурна. Сүүлийн 1 сар юм 2 сар эцэгхүүд маань турлаа гэж хэлнэ. Энэ тэнд булчирхай новоо одоо хүзүүний доорх булчирхай ялангуяа томон шиг хүүхдүүд бол хүзүүний доорх булчирхай, сугны булчирхай энэ төр яхийг эцэгхүүд овоосныг ажиглагдаад эцэгхүүд бол эмчид ханддаг. Тархины хавдрын үед болохоор хүүхэд бол ямар ч идэж уух юмгүй өглөөгөр үүрээр босон гутаа бөөжлөө гэсэн юм шинжтэнд гарна. Тонгон шиг хүүхдүүд бол зарим эцэгхүүд хүүхдийн бичиг энэ их гоё бичдэг байсан чи бичгийн хэлбэр нь их өөрчлөгдлөө. Эсвэл ангийн багш нар ажигласан тийм ажиглалт бол гарна. Өвчин болго яг өөр өөрийнхөө онцлогтой холбоотой янз янз одоо жишээлбэл ясны хавдар гэхэд чиг хөлн эхлээд өвдөх, хаавдах, тэр хэсэгтээ улаах, доглох өвчин бол янз янз ингээд иймэрхүү шинж тэмдгүүд гарна. Зөөлөн эдийн хавдар, бөөрийн хавдар бол эцэгхүүд устанд оруулахдаа хевлээд нь ийм хатуу зүйл тэмдэрлэглээ гэсэн шинж тэмдгүүд бол гардаг. Тэгэхээр зэрэг манай эцэгхүүд сүүлийн үед ялуу сайхан сургуульд явуулгүй яах вэ, сайн онц суруулгүй яах вэ, тиймэрхүү юм анхаарахаасаа гадна биеийн эрүүл мэндийн онцгой анхаараач гэж бас эцэгхүүдэд хэлмээр байна. Яагаад тэгэхээр сүүлийн 1 сар ч юм уу 14 хоног ингээд ядраа суулдаад биеийн байдал нь тааруу байсан. Тэгээд манай хүүхэд одоо анзаарахгүй бид нар тэгээд яхаар зэрэг энэ хичээлдээ ядарч ийн гэх маягаар ингээд явж байгаад хүүхдийг нэлээд хүндрүүлсэн. Ер нь манай монголчууд жоохон хүндрүүлсэн хон ирээд байна шүү. Тэгэхээр эрт ирэх юм бол хүүхдийн хавдар ялангуяа эмчлэгддэг өвчин, эмчилгээ оншилгоо бар хацсангуу их хүүхдийн эрүүл мэндийн үндсийн төвдөр эми болоод хангалттай төвөөс хангагдаж сайн байна. Оншилгооны хувьд бол сайжирсан байна. Тэгэхээр зэрэг манай эцэгхүүд эртхэн шиг ирээд хүүхдийнхаа эрүүл мэндийн төлөө сайн анхаараач. Хамраас нь цус харуулж шалуухан шиг үзүүлээд шинжилгээ хийлгээж туурж ицээд байх юм бол хурдан эмчид хандаач гэдгийг хэллээр байна. Түүнээс янз бүрийн одоо хугацаанд дууссан бүтээгдэхүүнийг аль болохоор манайхан битээ их идэж байгаасаа орчин, цаг агаар, энэ агаарын бохирдолд идэж явах бүх юм одоо сүүлийн үед хавдар дэлхийн нийтээрээ бас ганцхан манай Монголд биш дэлхийн нийтээр ихсээд байгаа учраас бүх юм одоо нөлөөлөх хүчинд үл шалтгаал болж байгаа. Тэр эцэгхүүд маань яг хүүхдийнхаа биеийн байдал өөрчлөлт гарan гутланд эмчид хандаараа л гэдгийг зөвлөмөр байна. Ямар нэг өвчин бол ер нь мэдэгддэг юм байна л да. Эхэлжсэн ч гэсэн ер нь бол бүр мэдэгддэг ууш мэдэгддэг. Тэр үед одоо нэг толгой өвдөх гэдэг юм уу нэг жоохон ядарчаад тэгж байна гэдэг манайх чи ийм уугаал гидсэн өвдөнгөт нэг юм уугаал тэр бол ер нь буруу юм байна л. Тухайн үед бол өвчнийг баг байна их нэг төлөвлөр нь харуулж өгдөр нь зөв юм байна. Хавдрын өвчин ч өөрөө хэцүү өвчин.
хүүхдийн хувьд ч тэр эцгийн сэтгэл зүйн хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч тэр тийм ээ орчин нөхцөлийн хувьд ч тэр тэгээд эвлэрэхгүй нөгөө өвчний онштой эвлэрч өгөхөд монголчуудын сэтгэлгээ бас нэлээд хэцүү хүнд байдаг тийм ээ. Тэгээд ялангуяа хүүхдээр явах зэрэг нөгөө эмчилгээ дундаас нь таслаад явчихдаг. Тэгэл одоо тийм ардын эмнэлэг ийм ургамал ингэж хэрэгжилж байгаад ирлээгээд ингээд ар өврөөс нь уцтаад ирээчийн хурс эмчилгээнд байдаггүй. Тэгээд бүр аргаа бараад нөгөө бүх эргэтэн систем хүндрэлд орчихсон үед аваад хүрээд ирдэг ингээд. Тэгэхээр бидний одоо эмчилгээний сөргөөр нөлөөлж байгаа нэг эрсдэл бол хамгийн айхтар зүйл энд байгаа. Тэгэхээр зэрэг өөрөлдвөл хавдар онцлогдно. Гэхдээ эрт онцлогдсон тохиолдолд бол магадгүй одоо эмчлэгдэх боломж бас нэгдчихсэн онцлогоо эмчилгээ ур чадварын хувьд эмчнэрт байгаа учраас тодорхой хэмжээний эмнэлэгтээ итгэж эмчлүүлэх шаардлага бол эцэг эхчүүдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм л да. Монгол хүмүүрт зориулв. Номин Эрдэнэ охин гүнж болох мөрөөдөлтэй. Гүнж болохын тулд өдөр бүр эмээ уудаг, хиймийн тариагаа тариулахаас заргалдаг. Та бид ийм жаах амтнаас хэдийн насанд хийсэн үеийн үрвэ хэмээн буруу нэх ирэхгүй. Тэр дундаа охиныхоо төлөө байгаа бүхнээ зориулж чадах чинээгээрээ тэмцэж буй аав ээжид нь ч гим зэм хүртээх ёс байхгүй. Гагцгүй хүүхдийн хавдар сүүлийн 3 жилийн дотор гэхэд 3 дахин нэмэгдсэн гэдэг тоон үзүүлэлт чухам юунаас болоод ийм болвоо гэж биднийг шалтгаан хайх өнцөг булан руу шахах шиг болж байлаа. Саяхнаас хиймийн тариандаа ядарч өсөн унах болсон тул аав ээж хоёр нь үсийг нь хусаж өгч ингэхдээ үсийг нь хусгаар илүү гоё ус урганаа. Яг л гүнж шиг хэмээн хөөхөн аргалчихсан. Харин энэ удаа бид түүнийг жинхнээсээ баярлуулахыг хүслээ. Хүүхэд бүрийн уулзаж нэвтрүүлэгт нь орохын мөрөөсөл болдог Монголтай мухлагт түүнийг урьсан юм. Шүлэг мэдхүү? Үгүй. За ямар шүлэг мэдхий? Аав талхан дуртай даа. За эхнээс нь ойлаад. Аав талхан дуртай даа. Өвөл балахаар даардаг даа. Өвсөн даагуур сургадаг даа. Жив дуурдаг даа. Жичгэн хөрөн базмар даа. Номио дүүм нь Монголтай найзынхаа бэлгэлсэн олноос олон дэвтэр дээр их зүйлийг бичиж, их зүйлийг сурахаа амлаж байна лээ. Харин аав нь охиноо удахгүй эдгээчгээд дахин уулзгаа амласан. Тэрч битгий хэл зав зайгаараа элэгнэгт монголчууд сангийн үйл ажиллагаанд тусалж өөрөө хандив цуглуулах зохион байгуулалтанд нь гар үе оролцохоо илэрхийлсээр байна. Ер нь одоо бид нэр нэмдгээрээ яваад ер нь бол охиноо эдгээгээд авчий гэсэн чармаалтаа л ер нь явж байгаа да. Ер нь эдгээгээд авчин зүгээр болгоно. Тэгэл ямар ч үсэн тэмцэж байгаа энэ айхтар өвчний ард гарандаа гээл эмчилгээнд ороод тэгэл өөрсдөө шалтгааллах юу бүх боломжтой зүйлээ хэрэглээл тэгэл явж байна. Монгол хүний өрөвч сайхан сэтгэл дундаршгүй юм аа. Түүний нэг илэрлэл нь эдгэшгүй өвчтөе хүмүүс сэтгэлийн дэм өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлдэг жавцсан дам путагтв. Энэ төвийг олноо бооны алтан гэрэл гэдгээрээ танигдсан хуульч бүсгүй удирдан ажилдаг. Тэрээр өнгөрсөн жилүүд хавдартай өвчтнүүдийн хөдөө орон нутгаас ирсэн ар гэрийнхэнд хоол хүргэх, ар гэрийн дэмжлэггүй өвчтнүүдэд эргэлт өгөх, хотод түр байрлах, байр олж өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, засал ном хийлгэх гээд олон сайхан буянтай ажлыг хийсээр байна. Би анх нөгөө Германд явж байхад харсан. Тэнд болохоор ингээд эмнэлгүүдэд лам нар ингээд одоо католик шашны ч юм уу те пастор лам нар ингээд маш их сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хүмүүстээ ялангуяа өвчнүүдтэй одоо ганцаарчилсан болон ингээд бүлгээр нь уулзаа те яг өвчнийхэн тухайн үе шаттанд таарсан тийм одоо зөвлөгөөнд өгдөлдөө. Өвчтэй хүн бол хамгийн эхлээд лам хүн болон эмч хүндлэх ханд тийм байл л да. Тэрийг бид нар бас өөрсдөө туршлагаасаа харсан. Тэгэхээр эмнэлэг дээр бол мэдээж эмч хүн бол байна. Лам нар бол яг ингээд төдийлөн очиод ах болцоо байхгүйс учраас бид нар 13 оноос энийг авдрын эмнэлэгтээ яриад тэгээд энэ лам нар оролцох одоо өвчтнүүдтэй харилцахын одоо боломжийг нээсэн юм л да. Манай Монголд бол мэдээж бүгдээ л ивэндээ чадлаар тусалдаг бас бид нар бол тусалдгүй ард түмэн биш те. Одоо ойр зоорынхан гэр орны хамаатан садны хүрээнд бол монголчууд үнэхээр их ивэндээ тусалдаг. Тэрнээс гадна бас ингээд хаа олын танихгүй хүн ч гэсэн одоо дорндоос ирсэн, захнаас ирсэн гэх зөндөө өвчтнүүд хэвтчихийдэг. Энэ хүмүүс зүгээр орж ивэл таныг бид нэр ирэх гээд ирлээ. Гэхээр ямар их баярдаг. Гайхаал те. Өө энэ одоо хин юм бол доо хин явуулсан та нарыг ингээл гайхдаг байхгүй гэтэл яг ингээд таныг зориод ирлээ. Тэгээ ингээд таныг ингээд өвчсний дууллаа энэ төр гээд ирэхээр хүмүүс одоо өвчтэй хүмүүс бол маш их баярлдаг.
Ар гэр бүл хүн ер нь яг Монголд яг яаж амьдрах юм? Өвдөх хэрэг байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэл тэр хүн чинь ерөөсөө ингээл бүх юм нь одоо бусдын одоо гартай шүү дээ. Тэгэл сонгодоод очиод ганц шинжилгээ хийх гэхээр жишээ нь бол хэдэн 200 300 мянгаар шинжилгээ бас мөнгөний асуудал. Тэгэл бид нар руу ханддаг байхгүй. Гэхдээ энийг хүн нөгөө юуны химийн эмчилгээг хийчлээ. Одоо нөгөө эмчилгээ зогч ийн үү, зогхгүй байна уу, цаашдаа хийх үгүй юу гэдэг тактик асуудлыг шийдэх гэхээр нөгөө дахиад шинжилгээнд орох шаардлагатай. Энэ хүн мөнгө байхгүй, усаас даах боломж байхгүй гэж ингэдэг байхгүй. Тэгээ энэ бол ерөөсөө алхам тутамд. Ерөөсөө л бүр ингээл арай дэндүү байна шүү дээ. Тэгээд энийг чи ингээд харах юм бол яг үүндээ бол живжин л та. Тэгээд зовлонд живжин. Тэгээ энийг бид нар бас одоо чадлаараа жоохон ч ихс бидний тусалж байна. Олон бусад хүмүүс ингээд тусалж байна. Тэгээ энэ олгоныг хэрвээ сайхан ингээд бүх талаас нь дэмжээ те. За тэгээд хувь хүмүүс болон компаниудыг бас ингээд татвар матурт ингээд тодорхой хөнгөлт үзүүлдэг ч юм уу бодлогын ийм дэмжлэгүүд үнэхээр хэрэгтэй байна. Иймж ажилчдад зориулж энэ тухайн өвчтөнтэй хэрхэн харьцаа сэтгэл зүй талаар нь харьцдаг. Эмнэлэг дээр нь өөрийн гэсэн сэтгэл зүйч ажилдаг. Бид нэр тэр хүнтэй голлон одоо хамтарч ажиллаж байна гэсэн үг. Тэгээд сэтгэл зүйн талаар тэр өвчтөнд яа дэмжлэг өгөх вэ? Тухайн одоо өвчин эдгэрэх байна. Тэр бүхэл эдгэршгүй яг хорт хавдрын хэмжээнд хүрсэн хэрнээ 20 хэдэн жил тэр эмнэлгээр эмчлүүлээд явсан хүн байна. Тэр хүнээс өөрөөс нь та энэ өвчнөө юу гэж үздэг вэ гэхэд би энэ өвчнөөр үхнэ гэж өөрийгөө боддог вэ гэж. Тэгээд би хүн болгон өвддөг, өвчлөдөг. Тэгээд эмчлүүлж болдог. Би тэгээд энэ өвчнөөр заавал үхнэ гэж бодлого тухайн эмчийн зөвлөсөн эмчилгээ хэрэглээл ингээд явдаг гэж. Тэр хүн нэг гэсэндээс сэтгэлээрээ зүгээр бууж өгөөгүй хүн байгаа байхгүй. Энэ бол амьд жишээ шүү дээ. Өдрийн унштай хүмүүс Монголд маш их байна. Хавдргүй хамаатан дотор нь хавдргүй хүн мэдээж байхгүй байгаа. Тэр бүгдэд ах トゥ амгаас саднаас нь сэтгэлийн тэнхээ өгөх. Тэр тусмаа энэ өвчнийг та бууж өгч болохгүй шүү гэдэг талаас нь сэтгэлийн тэнхээ өгөх хэрэгтэй байна. Тэгээд ийм эмчилгээ нь хэр зөгчин тэрийг хармаар байна. Зарим нь эмчилгээ хийхээсээ илүү одоо энэ тийм зүгээр нэг эмчилгээний бясалгал төдий тийм юмд явуулаад тэр эмчилгээ зогсон юм зөхөөг юм уу юутаж тэр өвчтөнгөө алдчихж шít. Тэгэхээр ийм байдлаар азаа үзмээргүй байна. Бүгдээрээ одоо сайн эмчид үзүүлээ, сайн шинжилгээ хийлгээд тэгээд сэтгэлийн одоо шашин шүтлэгтэй холбоотой бол тэр хүнд шашин шүтлэг талаас нь сэтгэлийн дэм өгөх. Ах トゥ амрын саднаас нь ч гэсэн энэ тал дээр арай ууж хандаж өөртөө уйлаа шаналаад байхын оронд тэр өвчтөндөө сэтгэлийн дэм өгөх талаас нь сайн бодох хэрэгтэй байна. Нэвтрүүлгийг бэлтгэх явцад бас нэгэн сонин баримт дэлгэгдсэн хүүхдийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж байгаа тухай яриа. Энэ талаар их нялхсан эрдэм шинжилгээний төв эмнэлгийн дарга инх төр тодорхой судалгаан дээр үндэслэн ярьсан юм. 90 онд бол ерөөсөө л үндсэндээ энэ дугуй цагираг маань 2-3 хэсгээс тогтдог байсан бол одоо бол маш өөр. Хавдар бол өнгөрсөн жил 10 хавдраар 14 хүүхэд нас орсон байна. 2015 онд энэ 5 хүртэлх насны хүүхдийн нас оролтын 1.9%. Одоо 14 тохиолдол биш. Улсын хэмжээнд. Тэгэхээр энэ өвчлөлийн бүтцийн хувьд тэр ер нь бол тулгамдж байгаа асуудлын хувьд яг ингэ хүүхэд насны өвчлөлийн бүтэц дотроо хавдар бол их бага хувийг эзэлж шүү дээ. Гэхдээ чих хандлага нь бол нэмэгдэх хандлага нь энэ графикаас харагдаж. Өөрөөр хэлбэл хэдийгээр одоо энэ сүүлийн 5 жилийн байдлаар бол тохиолдлын хувьд бол яг дан ганц 234 гэдгийг эхлээ сонсох юм бол бага юм шиг харагдана. Чих хандлага нь бол ингээд жилээс жилд нэмэгдэж байгаа нь бол ойлгомжтой байна. Гитээс орж ирж байгаа юмд л одоо ер нь л ноо байгаа юм байна. Ид шуушны юмд нь гэж бодож байна уу? Ууласаач нэг л юм тийм сайхан сэтгэл хангалуун би идэж чаддгүй сэтгэлийн дээр нэг л тэр бодомодоо итгэж нэг сайхан биш. Нэг хачин үнэртэй ээж байх шиг нэг хачин шав шаарч байх шиг тэр бодомодоо хитээс орж ирсэн бодоо бол тиймэрхүү байд шүү. Тэгэл одоо ер нь тэгэл күнсний юмд тий сайхан сэтгэл биш. Тий хараа хяналтгүй сайхан
Энэ яг сайхан найдвартай сайхан хүнс орж ирж байгаагийнхаа баталгаа байхгүй манайхны энэ ичж байгаа юм байна. Энэ бол анхаарах сэдв. Хүүхдүүд энгийн гэж хэлж болох үз амьсгалын замын өвчнөөр гол төлөв өвчлөдөг байсан бол одоо хавдрын өвчлөл онцгой байр суурь эзлэх болж. Монголын төр засаг иргэдээ эмчлэхээсээ илүү тэднийг өвчлөхгүй байлгах, эрүүл Монгол хүн өсгөж торниулах, ажиллаж амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Эхний элхсийн эрдэм шинжилгээний төв эмнэлэг өөрөө хүүхдийн хавдрын эмчгүй байсаар байх уу гэдэг асуултаар цензургүй сурвалжлага нэвтрүүлгээ өндөрлөе. Энэ тохиолдол бүрт жаахан охид хүүгүүд маань гүнж болох, баатар болох, супермен болох мөрөөдлөө тасдуулсаар л байх уу. Даваасүрэнгийн номын эрдэнэ хэмээх 5 настай энэ охин эхээс төрөхдөө хорт хавдар өвчнөд төрсөн. Яагаад өнөөдөр Монгол эхчүүдийн ураг хэвлэлийдээ гэмтэж хорт хавдар хэмээх өвчнөөр өвдөж байна вэ гэвэл бид бүхний хүрээлэн буй орчингоос шалтгаалж байна. Нийгмийн стресс, хорт утаа, бидний идэж ууж байгаа хүнсний аюулгүй байдал тэр чигээр алдагдсан. Өнөөдөр уг нь Монголын төр ганцхан үүрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл иргэнэ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлж гэж боддоггүй, биелүүлэхийг ч эрмэлзэдгүй. Монголын ирээдүйн өнөөдөр ихэнх хэвлэлд хорт хавдар хэмээх өвчнөөр өвдөж байгаа үед бид нар өнөөдөр мянга сайхан рэдүү амлаад, мянга сайхан боловсрал сурталчлаад, мянга сайхан оюу толгой, таван толгоогоо зараад олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгоод сайхан хөгжилтэй орно гэж яриад яах юм бэ? Иргэнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө анхаарал тавиагүй Монголын төр засагт байгаа удирдагчид өнөөдөр өөрсдөө энэ нийгмийн хорт хавдар гэдгээ хүлээн зөвшөөрдөг.